Хэвлэл эрх чөлөөний хуулийн шинжилсэн найруулгын төслийг үдээс хойших чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцлээ. За үндсэн хуулиар Монгол улсын иргэн бүр хэвлэл нийтлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулсан байдаг. За гэтэл засгийн газраас хэвлэл эрх чөлөөний тухай хуулийн төслийг оруулж ирж байгаа нь үндсэн хуулиар олгогдсон суурь эрхийг хайрцаглах гэж байна уу гэдэг хардлагыг дагуулж байгаа юм. За иймээс ч дээрх хуулийн төслийг боловсруулахдаа шин тутамд хөгжиж байгаа цахим сэтгүүл зүй болоод иргэний сэтгүүл зүйн асуудлуудыг тусад нь авч үзэхээс гадна сэтгүүл зүйн үйл ажиллагааг хит наривчлан тодорхойлсон заалтууд байхгүй болох ёстой гэж үзэж байгаа юм. Манай бям цогт гишүүн бямбын ярилцлага гэд нэг нэвтрүүлэг юм хийгээд байгаа шүү дээ. Энийг одоо хэвлэл мэдээллийн редакц гэж үзэх үү? За бямцэг цаадын хийж байгаа нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бүтээл гэж үзэхгүй аа. Бид бол яг л ийм зүйлээс ялах гэдэг. Хувь хүний хийж байгаа контент редакцтайгаар, хариуцлагатайгаар сэтгүүл зүйн бүтээл хийж байгаа бол энэ хуулийн хүрээнд болон бусад хуулийн хүрээнд сэтгүүл зүйн байгууллага гэдгээрээ хамгаалагдаж байя. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиа бол тусад нь хийчихээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын хуулиа бол тусад нь хийчихээ гэдээ явж исэн. Холиод ороод ирсэн. За хольж орж ирэхдээ нийлэн зэрэмдэглэж. Ерөөсөө асуудал шийдэж байгаа юм алга. Дандаа тунхаг. За асуудал шийдэж байгаа ганцхан үнцг нь юу вэ гэхээр 14 дугаар зүйл дээр хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулт тогтоох гэж байгууллага ажиллана гэд энэ байгууллага нь бүх редакцтай хэвлэл мэдээлүүд орох ёстой мó, орох ёсгүй мó бүү мэд. Эрүүгийн хууль болон процессын хуульд энэ сэтгүүл зүүн салбарын бүр иргэн дээрэс нь сэтгүүлч бүр редакц бүхлээр нь эрүүгийн хууль процессын хуулиас бүгдээрнгээс навчаа ямар байгаа. 5 дугаар зүйл дээр байгаа ингээ хит наривчилсан хит төрлөө одоо энэ хэвлэл нийтх эрхийг татж байгаа энэ зохицуулт нь өөрөө үндсэн хуулийн агуулгад нийцгүй гэдэг саналыг хэлэх гэж байна. Энэ хуулийг хоёр хэсэгт оруулаач гэж. Нэг нь эрх чөлөөний тухай, нөгөөх нь хэвлэл мэдээллийн байгууллагын зохицуултыг хангасан байхаар. За тухайлбал энэ эрүүгийн хуулийн 13-14-ийг ерөөс авч явах хэрэгтэй. Сэтгүүлч нар ямар нэгэн зүйл хийснийхээ төлөө хэвлэл нийтлэлийг эрүүгээр ерөөсөө шийтгэдэг байх. Энэ олон улсын жишг шүү. Бодит байдлаас жоохон зөрөө гарахт л сэтгүүлчийг буруутгатаад байгаа энэ үндслийг арилгаж илт худал мэдээлэл гэдэг бол ийм зүйлийг хэлэх юм аа гэж ялгаж оруулж ирсэн. Яг Пүрэвдээ гишүүн таны хэлсэн сэтгүүлчийг хамгаалах зорилготой орсон зохицуулт байгаамаа. Санал хураалтууд маргааш шүдээс өмнөх чуулганы нэгдсэн уралдаанаар явагдана.